За хэлцэх асуудалд орё. Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна. За хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын их хурл дахь ардчилсан намын бүлэг 2026 оны 4-р сарын 10-ны өдөр ажлын 1 өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан байна. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан Улсын их хурл дахь ардчилсан намын бүлгийн даргаас үг хэлэх үү? За цогтгөрөл даргын микрофон өгье. За энэ хэлцэж байгаа асуудал буюу Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудлаар ардчилсан намын бүлгээс завсарлага авсан. Ардчилсан намын бүлэг дээр энэ асуудлыг бас бид нэр талаас нь удаа дараа ярилцсан. Бас энэ дээр ярилцаад гарсан нэгдсэн байр суурь олонхын шийдвэр нь тухайн хуулийн заалт нь зарим заалтууд нь үндсэн хуулийн суурь үзэл санаатай зөрчилдсөн. Үндсэн хуулийн зарим заалтуудыг бас зөрчсөн байж болох ийм үндслүүд бас байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь зарим гишүүдэд бас ярьж байгаа нь хэлцгээсхийг нь дэмжиж явцын дунд засъя гэдэг байр суурийг зарим гишүүд бас илэрхийлж байна лээ. Энэ бол яг энэ хуулийн үндсэн баримталж байгаа бодлого нь Улсын их хурлын гишүүнийг ёс зүйн гэх зэрэг хэмжиж болсгүй зүйлээр нэгдүгээрт нь дүгнэлт гаргаад энийг үндсэн хуулийн цэцээс Улсын их хурлд танилцуулснаар шүүхийн байгууллагаас Улсын их хурлд хөргүүлснээр энэ тогтоол хүчинтэй тооцогдно. Улсын их хурлд энийг хэлэлцэн шийдвэрлэх буюу тэр үндсэн хуулийн тэр үндсэн үзэл санааг ард түмний төлөөллийн мандатыг үндсэндээ нэг юм улс төрийн шүүх байгууллагаар шийдэх юм боломж бололцоо хаалгуудыг нээж өгж гэнэ. Энэ бол хэлэлцүүлгийн явцад засах ямарч боломж бололцоогүй заалт юм а гэдэг дээр бас олон гишүүд санаа бодлоо тодорхой илэрхийлж ирснийг бас энд бас ингээд дутган зүйтэй байх. Ардчилсан намын өөрийнх нь үзэл баримтлалын үндсэн үзэл баримтлалын өгүүлбэрээс би бас дахиад нэг олон нийтэд болоод гишүүддээ нэг уншчихъя. Ардчилсан намын үзэл баримтлалд тусгаар тогтнол үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн ардчилсан ёс үндсэн хуульд парламентын засаглалаа баттахыг чухалчилна гэж бид бүгд заасан. Тэгэхээр ардчилсан намын мандатаар ардчилсан намыг төлөөлж бас Улсын их хурлд сууж байгаа эрхэм гишүүд та бүхэн бас үндсэн хууль болоод бусад хуулиуд тэр тусмаа бас өөрснийхөө бид нэр үзэл баримтлал гэж чухалчлан баталсан энэ үзэл баримтлалынхаа үндсэн зарчмыг бас сахиж бас итгэл үнэмшлээрээ асуудалд хандахыг та бүдээс бас хүсье. За цогтгөрөл дарга завсарлагын хугацаа сунгахгүй гэдгийг бас хугацаа дууссан гэдгийг хэллээ. За одоо Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулнаа. Гишүүд санал хураалтанд бэлднэ. Энэ бас нэлээд чухал асуудал хэлэлцэж байгаа. Ард иргэд олон нийт парламентын засаглалыг бэхжүүлэх Улсын их хурлын гишүүдийг бас хариуцлагатай ёс зүйтэй ажилдаа цагтаа иршдэг, эрчэндээ ороод саналаа өгчдөг, асуудлаа хурдан шийддэг байгаасаа хууль зөрчдөггүй байгаасаа гэж их хүсэж байгаа. Улс төржөөгүй би. Тийм болохоор санал хураалтанда бүрэн оролцъё гэж байна. За. Тийм юм байхгүй шүү. За 93 гишүүн бэлэн болсон байна. За санал хураалтанд бэлтгэл хангагдаагүй гишүүд байна уу? Санал хураалтыг хариуцлагатай болгох асуудал ярьж байна би. За манипуляц хийсэнгүү. За санал хураалт явуулах уу? За эрчийн санал хураалт. За эрчийн санал хураалтанд оюун эрдэнэ гишүү эрчэндээ орох юм уу та? Эрчэндээ орцсон бол за санал хураалт явуулахад одоо ямар нэгэн асуудлаар намайг санал хураалтанд оролцуулах боломжийг хангасангүй гэдэг асуудал үүсэхгүй үстэй. Энэ эрчэндээ ороогүй гишүүд
Чиглүүлсэнгүү. За. За тэгвэл за санал хураалт. За санал хураалтанд 57 гишүүн гэж юу вэ? 101 гишүүн оролцсноос 57 гишүүн зөвшөөрч татгалцсан 44. 56.4% саналаар Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн санал хураалт дэмжигдлээ. За хамт өргөн мэдүүлсэн үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулна. Ерөнхийдөө санал хураалт явах чинь шүү. За санал хураалт. Санал хураалтанд 101 гишүүн оролцсноос 56 гишүүн буюу 50.4% саналаар энэ санал дэмжигдлээ. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулна. Санал хураалт. Санал хураалтанд 101 гишүүн оролцсноос 55 гишүүн буюу 54.5% саналаар энэ санал дэмжигдлээ. 4. Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулна. Гишүүд жоох ёс зүйтэй байцгаа шүү. Бас биеиндээ хүндэтгэлтэй хандъя. Энэ нүг танилцуулсан билүү? За санал хураалтанд 101 гишүүн оролцсноос 55 гишүүн буюу 54.5% саналаар энэ санал дэмжигдлээ. Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Засах, сайжруулах асуудлууд байвал анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлгийн шатандаас засах, сайжруулах боломж байгаа. Хуулийг эцэслэн батлахтай биднээс нийт гишүүдийн олонхын саналаар бас баталдаг 64 гишүүний саналаар. Тийм болохоор бас их хурл илүү бас энэ парламентын засаглалыг бэхжүүлэх Улсын их хурлын гишүүдийг бас сахилахтай, хариуцлагатай ёс зүйтэй байх, Улсын их хурлын нэр хүндийг өсгөх, ард түмний бас төрд итгэлийг нэмэгдүүлэхэд бас илүү бас хариуцлагатай анхны хэлэлцүүлгүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж одоо эцсийн энэ хуулийг бас батлахад анхаарна байхаа гэдэгт найдаж байна. За дараагийн асуултанд оръё.